үзэгчтэй үзэж та бүхэн сайхан баярлаж байна уу? За энэ сайхан баярын өдрүүд танд цэвэрлэг зэрэг эрхэм хүндтэй зочидтой үзэж та бүхнийг уулзах гэж байна. За энэ удаагийнхаа зочидыг үзэж та бүхэндээ танилцуулъя. За үзэгч маань бараг сайн мэдэж байгаа Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, за Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, за мөн боловсролын тэргүү, зохиолч, яруу найрагч Сүгт Орж агш маань ирсэн байна. За мөн түүний гэргий басгүй баггүй хэмжээнийхэн уран бүтээлийнх нь эзэн болж чадсан гэргий Баярын агш маань өнөөдөр студид ирж шинэ оны одоо хуучин оноо өдөх, шинэ оноо өгөх тэр торгон мөчид үзэж та бүхэнтэйгээ уулзалж байна. За Баярын минь төргий. За баярлалаа. За тэгээд хамгийн түрүүнд яагаад Сүгт Орж агшийг бас студид урьж оролцуулсан юм бэ гэхээр Сэлэнгэд баг яг Сэлэнгийн уран бүтээлч гэдэг утгаараа өөр Монгол улсынхаа хэмжээнд тайлан тоглолтоо хийсэн тийм уран бүтээлч бараг Сэлэнгэд байхгүй хаа. Сүгт Орж агш маань 3 удаагийнхан тоглолтыг одоо Улаанбаатар хотод хийчихсэн. Тэгэхээр яалчгүй одоо энэ оныхоо бас онцлог хүнээр нь тодруулаад бас өнөөдөр студидтэй урьж оролцуулж байгаамаа. Тэгээд урд урдын бас маш олон болонгуудад дугааруудад Сүгт агштайгаа уулзж байсан. Баярын агштайгаа гэрт нь очиж нэг уулзлаа. Бас манай нэг нэвтрүүлэгтээс орж ирсэн шүү дээ, тийм ээ? Тийм шүү. За тэгээд юуны өмнөөс нэвтрүүлгийнхаа эхлэлийг болгоод Сүхэ агш маань өдөрч болонд бас мэдлэгээ төшүүлээ шинэ жилийн баяр болж байна. За тэгээд дэлхий дээр хүндрэлтний төөхөнд хамгийн эртний тэгээд ер нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж тэмдэглэлтэй ганц хоёр бол шинэ жил юм байна лээ. Улс хүрэн бүхэн бол өөрийн гэсэн баяр ёслол олон байдаг. Одоо манай Монгол гэ та нар мөчөөд үндэсний улмал цагаан цараас өсгөлээ. Түүний шинэ жилийн баяр бол дэлхийн нийтийн баяр. Хүндрэлтний төөхөнд хамгийн анхнаас тэмдэглэж ирсэн баярыг тэмдэглэж ярьж байгаа сүүлийн сонин сэтгүүл арайдаа хэвлээ ярьж байгаа. Ийм сайхан одоо баярын одоо өмнө 2 он сарсан бас сундаар цаочхон уран бүтээлч намайг гэрүүлийн минь хамтаа оролцуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдөр зэнхэрлэлийг үзэж байгаа та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгээд Сүхэ агш маань би сая хэлсэн 3 удаагийнхын тайлан тоглолтыг хийчихсэн гэсэн. Тэгэхээр сая сүүлд одоо энэ онд хийсэн тайлан тоглолтынхаа талаараас үзэгчтэй мэдээлэл хүргэхгүй юу? За тэгээ баярлалаа хөгтөөдөө. Би 1970 оноос уран бүтээл хийж эхэлсэн байна. 1965 он Тавд аймгийн Зэрэг сумын долоонгийн зураг сурж байхдаа одоо яг энэ шинэ жилээр шүлгийн уралдаанд орсон 7 дугаар ангийн хүүхдээсэн. Тэгээд өвлийн өвгөн аав гэж тийм шүлэг бичсэн. Тэгээд төрүүлээд тэргүүн байранд орж балын харандаа хойсго залуучуудын нэвлэх гэсэн тийм гоё одоо зурагттай баярын бичгтэй. Одоо манай навын сангийн хамгийн өндөр хүндтэй байранд байдаг. Тэгээд тэрийг одоо авснаас хойш ерөөсөө уран бүтээл рүү нэлийн орсон. Тэгээд манай өвгөө бол их сайхан үлгэр ярьдаг хүн байсан юм аа. Өвгөө манай үлгэр ярьдагсан Цогрбаатарт орж гэж нутагтай нэртэй дөрвөн арган тавт самбин цогтог Монгол өчгтэй улсын 8 дуурайх хуралд оролцож бас үндсэн хууль баталж байсан үг нь л дээ. Тэгээд Монголын одоо түүх номыг уншдаг жангар явуулж өгч байсан. Тэр өх намаас уран зохиолоор татаж оруулсан байх. Ер нь тэгээд 60-70 оны үеийн хүүхдүүд бол ეს номыг уншдаг байсан шүү дээ. Яг үү тэр үе цаг үр тийм байсан. Радио байсангүй, телевизэр байсангүй. Үзэх юм одоо хавар радио хайрын сонсон. Тэгээд номыг уншдаг байлаа шүү дээ. Тэгээд хамгийн их олон ном уншсан хүмүүс чинь одоо насгад оржийн тэмдэгт номын сайн нөхөр болдог. Ийм байсан. Тэгээд бид нар чинь ном унших хуралдаанд уншсан номоо тэмдэглэнэ. Ямар зохиол уншсан, ямар баатар үлгэр дуурайд болох хоорондоо ярилцсан. Тэгээд төрүүлсэн насгад оржин бол тэмдэг хангаж хангадаг байсан. Тэгээд би тэр тэмдгийг авсан. Ингээд ном уншихын явцдаа л одоо би уран бүтээл дурсаны хөлтөө тэрнээс өдөг хүртэл уран бүтээл хийж явна да. За энэ хагасанд би 120 гаруй дууны шүлэг бичсэн байлээ. 120 гаруй дууны шүлэг бичсэн. Тийм дотор бол яг 80-аад нь 80 дан хийгдсэн байна. Нэг 40 гаруй одоо дуу бол улсын радиогийн алтан фондонд орсон телевизэд бичигдсэн байт юм байна. Яг ардам хүлээн зөвшөөрөөс нэг ардам сүрхэд дуулаад байдаг Монгол наадам баяраар дуулдаг Монгол наадам жинжимаач байдаг манай сэлгэнчүүд сэлүүндэн жируу гэл одоо энэ ээж мод гэл тийм ээ. Нэг хэдэн дуунууд бол яг ардам бас ингээд дуулагдаад байдаг. Найрандаар дуулдаг дуутай байна. Тэгэхээр одоо энд би баярлж байгаа. Тэгээ ингээд хийгээ сууж яхаар бас хийс юм ас олондоо хөргий гэж бас найз нөхдүүд дэмжиж халбан байгуул хамт олон дэмжиж тав хүмүүс дэмжиж сурталчилж ингээд энэ уран бүтээл тайлан тоглолтыг хийсэн. Сая одоо энэ жил одоо би төртөө гарч 60 хүрч байгаа. 60 насныхаа басхан дээр 40 жил уран бүтээл 40 жилийн тайлан тавьж байгаа юм лээ. Тэгээ тайлан тоглолт маань сая 11 сарын 15-нд болсон. За энэ тайлан тоглолтын бичлэгийг та бүхэнд одоо би өргөн барьж байна. Одоо манай
Медиадын тоглолтыг та бүхнээс одоо манай сэлэнг төмд үзүүлээрэй гэж. За энэ тоглолтод бол яг Ахмад дунд залуу бүхэн хүмүүс оролцсон. Энэ сайхан олон уран бүтээлчдийн одоо хаалуун дэм тусламжаар энэ тоглолтоо сайхан болоо бүхэн өргөнд хийсэн 2500 оны суралцсан юм байна. За энэ тоглолт манай сэлэнгчүүдийг сайхан дүүрмөцсөн. За миний одоо би чинь Нууд аймгийн Мянгат цан байна. Манай Нууд аймгийнхан манай нутгийнхан аял манай ангийн хүүхдэд сэлэнгэд баяраа 6 удаа 10 дугаар ангидаа төгсгсөн юм байлаа. Бидэрч бас их олон шавтай. Тэгээ манай хүүхдүүд төм сэлэнгийн ингэж явдаг шүү дээ. Тэгэхээр сэлэнгийн сургууль төгсөн. Тэдний хүүхдүүдээ миний найз хүүхдэр сэлэнгчин дүүрэн одоо хүмүүс ирж байсан. Тэгээ бас ард хүмүүс гөлөнд намайг одоо бас яаж доож үзэг хязгаар тиймээ үзэж баяр хүрж байгаад би одоо уран бүтээлч хүний үед халуун алга ташаалтаар шагнуулж ирсэндээ баяртай тийм аа. Тэгээд ийм тоглолт болсон доо. Бидний 3 цагийн ярилцлагын дараа өргөжлөлтөд таны одоо бид одоо бүхэн өргөн тоглосон тэр сайхан тоглолт одоо бас үзээгүй байгаа. Үзэгч манаас анхны үзээгүй байгаа шүү дээ тийм ээ. Ерөөсөө сэлэнгийн үзэгч манад үзээгүй байгаа. Тэр тоглолтыг бас одоо ярилцлагын дараа шууд өргөжлөлт бас үзэгчтэй хүргэх болно бид бодлоо. За тэгээ өнөөдрөөс Баяраа агш маань студиуд ирсэн байгаа. Сая хэллээ 6 одоо 10 төгсгсөн байна гэд Баяраа агшаас согтоорч агшийн талаар их сайхан бас дурсамж ярианууд бас гарах байх гэж бодож байна. Тэгэхээр бас анх танилцсан мөчтэй бас дурсахгүй тийм ээ. Хичнээн шинэ оныг хамтдаа угтаж хичнээн шинэ оныг хуучин оныг хамтдаа үдвээд хоёр маань. За бит хоёр Ховд аймгийн 10 жилийн сургууль төгссөн. Тэгээд Ховд аймгийн 10 жилийн дотор байр гэдэг нэг намхан цагаан байшин байсан. Тэгээ хоёулаа дотор байранд байсан. Тэгээ өвгөн 10 дугаар ангид би 9 дугаар ангид. Тэгээ хоёулаа анх танилцчихсан. Тэгэл хөөхд байхдаа бас одоо үерхэл бие биентэй яг бас туслаад ном одоо юу яадаг те хичээл номоо асуудаг. Тэгж би тэр анх танилцсан. За тэгэл 10 төгсөөл өвгөнч сургуульд явлаа. Би яг тэгэл 10 төгсчихэл тэгэл араас нь хоёлаа багшийн дэд сургуульд ирж ороод. Тэгээд 4 жил хоёлаа яваал үерхэл одоо явж байгаа л тэгэл сургууль төгссөн хоноо битэр чинь 1976 онд гэр бүл болсон шүү дээ. Тэгэл удаан ирсэн байж шүү дээ. Тий, удаан ирсэн. Тэгвэл угаасаа юм том биетээс нь ерөөсөө 10 жил байх. 10 жил байхдаа туранхаа өндөр тэр нарийнхаа шар залуу байсан юм. Тэгээс сүүлд бол их таргалсан та яа чи туранхаа өндөр гэдгийг одоо харж байгаа. Энэ нэг юм хэлсэнгүй. Тэр бид нар байранд орохгүй юу? Би ч одоо Ховд 1000 цамаас энэ цэцгсэн мас ирж байгаа. Тий. Тэгээд цэцгсэн 8 дугаар анги төгсөн 9 дугаар анги цэцгсэн гэдэг хүмүүс төрсөн нэг намхан шахын шарын. Тэгээ манай байр шиг олон хүүхдтэй тэгээ нөгөө жижүүр хийдэг. Дотор зохион байгуулалт байрны зар ариун цэврийн комисс. Энэ чинь ариун цэврийн комисс байхгүй юу? Тэгээ бид нар бид нар 78 үеийн нэг байранд байна. Одоо манай байрыг одоо ороос модоор тулчихсан модон байгонд их бүдүүлэг байсан л одоо болгоо хийсэн байгаа. Тэгээ тэр байр бид нар эрэгтэй хүүхдүүд нэг 78 хүүхд байна шүү дээ. Тэгээд ариун цэврийн өдөр болгон шалмаалгаа нэг өдөр жижиг шиг. Тэгэхээр дунд гэвэл тагч хийдэг байхгүй юу? Их хатуу байсан байна. Айгуу шалгал нэг тэгсэн чинь ариун цэврийн комисс байхгүй юу? Тэгсэн нэг өдөр ороод ирсэн. Би гай цэвэрлээд цаан дунд тавьж идэх юм. Тэгэхээр уур хөрсөн. Тэгээд одоо дунд тавьсан маргааш нь жижиг юм өстэй. Өлөрөө жижиг юм шүү дээ. Тэгээд яахан уруугаар яа даа гэж бодсон чинь хорлмаа санагдаад байхгүй юу? Тэгэхээр нэг өдөр ингээд тасч норыг яваад орсон чинь ганцаараа бүсээ өсөлсөн нохоон дээл тийм яахан цаашаа зогсож байна. Тэгэхээр нь очиж өдөөд тэгээ бүсээр нэг тийм бүдүүн баганаас багантай хөрч орой хоолнох шээс. Чиний хоолнож нөрөг хаслаа гэдэг. Бүсээр авч гарын хоолн боож хажгаа. Өөдөөд үзсэн. Тэгээ дараа нь өрөвдөд. Тэгээ жоохон сонирхсан юм шиг байна. Магадгүй Баяраа агш нөгөө дунд тавилаар чи уйлраа дахиж таныг шалгах гэжсэн юм болов уу? Мэдгүй одоо ямар ч байсан. Дунд авдаг хөөхт байхгүй би очиж дунд авчихад уган сайн зөөрсөн юм. Ихэнх сайн онцолоод хэрдээ хорлуулж чадаж тэгээд анхаарал татчихад магадгүй тэгсэн байж болно шүү. Тэгээ нөгөө төмөр ортой байхгүй юу? Төмөр орондоор унтал нэг орны нөгөө юу байна шүү дээ доотлын. Пүршний доод талныг юу байдаг шүү дээ. Тэр мэрийг чи бид нар шалгадаг байсан шүү дээ. Ингээл тоос шороо байна уу гэх. Хөнгөр арчлуулсан. Хөнгөр ингээл арчаал. Айгуу шалгаал. Эднэрс нэр ор мороо тэвхийл хураасан. Тэвхийл хураам хаваалтаа 10 чихийн нагуул хөшөх татна. Цэргийн дэг. Юу яа гэх тийм аа. Тэгэхээр одоо тоосоо арчаагүй болохоор дунд тавьж байгаа чинь. Шударгал яг дүгнэ шүү дээ. Чийд ингээ хаамаадаг юм. Чийдингийн юу наалтаад энэ тэр юм их хорон болгодог байсан шүү дээ. Тэр ихнээс хөвөлдөг байлаа шүү дээ. Тэгээ их санаа манай сөхөн агч бас харахад их том биетэй шүү дээ. Ер нь одоо гудамжинд хаанч явж байсан хаанаш гарсан танихаар тэгээ тэр сургуульд ер нь хичнээн хүүхдтэй ээж байгаа хоёр бие бинийгээ тэгэж
олон харчихсан. Ер нь одоо тэр чинь юу штэ. Хавдын 10 жилийн нэг дөрөв том сургууль штэ. Анхны сургууль гэдэг нэг. Яаж ганцхан 10 жилтэй байсан Нэг шүү 10 дээ. жилтэй байсан. Тэгээд одоо 1000 гаруй хүүхэд байсан. Байранд бол нэг 30 40 хүүхэд байсан штэ. Тийм үү? 50 хүүхэд байсан баха. Тийм. Тэг хүүхдээ 50 60 хүүхдээсэн. Сумуудаас бүх Сумуудаас сумуудаас ирсэн хүүхдүүд сумуудаас байранд ирсэн хүүхэд байранд байна штэ. Сумаас 10 гээд бас 10 нас. Тий. Тийм 50 60 хүүхэд байсан юм ба шүү. Тий. Тий. Тэгээд мод хоолн дээр өвдөлтөлс цагаан олон тангч болоо чинь хоолмгаа тэгээд. За их гоё дурсамжтай. Хоёр үрдийн дурс ингээд анх танилцсан талаараа ер нь ярилцдаг уу? Гэртээ байхдаа ч юм уу эсвэл ажлыг Одоо тэгээд хаяа нэг яг хүүхдүүдэд ярьдаг байхгүй бас. Тий. Аавч бас ингэж одоо яаж юм амьдрал анх ихэд ялангуяа тэр хөдөөгээр айл орон босныг ярьдаг байхгүй. Тэр хоёулаа ярьтлаас болж ерөөсөө тэр сонь байран танилцсан багшийн дээд юм байран зуг байсан. Тэгээ анх багш бол отоодоо мөсөмөнд очоод бас энэ дотор байрны бас байрна. Анх байран танилцаад байранд амьдраад байрнаас амьдрал дахиж анхныхаа гол боломжийг байранд асаасан шүү дээ. Байрны хүүхдүүд л байхгүй. Байрны Тэгээд чамдаа хэдэн ном төгсөж. Манайх нүүнэгээс чинь сони болох байх гэсэн би тэрний байр өгөөд байрнаас гараад. Тий. Эхлээд нэг дотор байранд байлгаж агаад. Тий. Тэгээ дараа нэг байр гаргаж өгч байгаа юм шиг. Төлөө нөөх гэсэн чинь одоо нөөх юм алсан чинь манай нөө өхөр тэрэгтэй байсан. Сургуулийн өхөр тэрэгтэй. Тэр өхөр тэрэгэн дээр энэ хоёр чамдаан тавиад нэг хөнжил тавьж байгаа. Тэгээ өөр ачих юм байхгүй. Нүүж байгаа. Нүүж байгаа. Гэр бүл нүүж шүү. Гэр дээ. Тий. Тэгээ энэ яхан дээр хүн тийм дээр нь суучих гэсэн чинь уурлаа. Ачи одоо дээр нь суучих тэгээд дагадаа байсан чинь уурлаа тэгээд тэгж анхаад айл гэр болж байгаа шүү дээ. Тэгээд дурсах бол их байдаг. Энэ тэр ярьдэн шүү. Хүүхдүүд одоо өнөөдөр бүх юм бэлэм шиг болж шүү дээ. Зарим хүүхдүүд одоо нууц хэлэхдээ би багш юм болоо тэгээд хүн шимжилт ханд юм аа. Өнөөдрийн зарим хүүхдүүд юу ч юм уу махад гэж хөргөж байдаг гэж бодоод. Мөнгө гэдэг аавын харманд ээж цаалаас нь байдаг гэж бодоод шүү дээ. Тэр яаж болдгийг, яаж амьдэрдэг юм бэ? Нэг хоолны хар 5 хоног хүүхд сурах хэрэгтэй л байхгүй. Тим байсан өтөр шинтэй тэр яаж байцаатай шүлм одоо ямар юм ясна гэдэг энэ ярьдэн шүү дээ. Тэр хүүхдүүд хэрэг болох байх тий. Тэгээ цагт бол өөр болсон байна. Гэхдээ өмнөх өнгөрөөсөн одоо ээж хамдралын туршлагыг бол эднэрт өнөөдөр хэрэг болох л ёстой. Тийм шүү. Хэзээ нэгэн цагт бас хэрэг болох байх л гэж боддоо. Одоо та хоёрыг тэгээд нэг өхөр тэрэг дээр хоёр чимдээ ачаалаа. Нөгөө явж ирсэн гуулаас хүүхдүүд тань шоолж байгаа хэ та. Тухайн ямдэрдэг бас мэдэхгүй байгаа хэ тийм ээ. Тийм яг мэдэхгүй. Тийм мэдэхгүй шүү. Тэр үгээр одоо ингээд молко хоёр төгрөг тийм ээ. Тий. Талхан начрлал махна. Тийм нэг хөдөө өргөн. Таалах 3 төгрөг мөр. 3 төгрөг байсан Тийм шүү дээ. дээ. Тэгээд тэр шинэ жилийн баяр маслаа ингээд дөгөрмөн ингээд шинэ жилийн одоо өвлийн өвнө өгөх чинь бивэр сайн санаж байна. Энэ маахар бабаа шүү дээ тий. Одоо гуурлаа одоо тимийн голиоч хэрэг төр хийчихсэн байлгүй гэдэг байсан шүү дээ. Авал одоо нав 58 онд анх сургуульд орж байгаа. Энэ 58 онд би анх сургуульд орсон тэгээд анхны шинэ жилийг санагддаг шүү дээ. Тэгээд сургууль ингээд ороод байсан чинь нэг шинэ жил болно гэдээ яваад орсон. Бид нар ч нэг яваад юу хийлгээд байсан шин гинж. Шимэглэл. Тийм. Өөрсдөө хийдэг байсан шүү дээ. Тэгээ цаас үсч Тэгээ цаас үсч байгаад будаал тэгээд нэг юм гинж гээл нэг юм. юм хожиг хийгээд. Тий, хооронд нь. Тэр их хэлж байгаа тэгээ маргааш нэгээд шинэ жил болоод яваад атсан чинь нэг гоё юм шиг гоё зураг зурчихсан тэр хараад алмаагаал ингээд нэгдүгээр ингээ 8 настай хөхт. Нэгдүгээр анги төгсчээ. Ёо нэгдүгээр үйл. Тэгэл ингээ сургуулийн тэр яалгүйсэн модоо чимчгсэн тэгсэн янз янз юм багтаа өмсөдлөө тэр харлаа. Бааваш хэмхтэй айгаал. Гэсэн чинь тэгээ суужсэн чинь өвлөө өвгөн гарч ирэл бэлэг аваараа гэл нэр бас яваад тагч айгаалаас татаж өмсөсөн манай аав өвгөн бож байсан. Аавгаа танихгүй. Мэдээгүй юу та. Тэг бид өвлөө өвгөн болоо гараад ирсэн. Тий. Тэгж яасан шүү. Тийм сонин одоо намтар. Яг одоо юу гэдгийг хоёрын залуу үед болж байсан хүүхэд насны чинь болж байсан шинэ жилийн баярт хэрэглэгдэх гоё ч юм уу. Яг л хүний гараар өөртөө одоо хийдэг байсан. Одоо энэ бэлэн жилийн бол ерөөсөө байхгүй. Бага хүртэл өөртөө хийж гэнэ. Бэлэгнийхээ уутыг хүртэл өөртөө хийж гэнэ. Тийм ээ. Тийм шүү дээ. Одоо ч юм бол тэгэл бүх зүйлэнд бэлэн болчихсон. Тийм шүү дээ. Тэр үш одоо жанхуугаа одоо гурил зуурж жанхуулж байгаа. Цав гэж байдаг. Цав байгаа шүү дээ. Тийм байхгүй. Өөрлөө дуу бослого жанхуу хэлгээд жанхуугаар нөгөө цаас бууцсан цаасаа наа. Тэгээд өөртнөр нь тийм зурвал тийм хавчаг зурвал хин дээр хадна. Тэг хүм биш үү одоо цагаан хүм. Тий, цагаан хүм. Одоо тийм цагаан хүм. Тэр цагаан хүмгэр мал чимдэг байлаа шүү дээ тэнд. Тэгээд оолцоочоо тэр цагаан хүмгээрээс асмаас хийдэг тийм
Тэр ч одоо арай соёлцсон юм ахаа тэр чинь 58. Арай гайгүй соёл гэсэн үг шүү дээ тий. Тэрнээс өмнө ямар байсан би сайн. Баястай. Гэхдээ 58 оны анхны шинжил би тэгж үзсэн. Чи яаж үзсэн юм бэ? Өстө хөдөө суманд байсан да одоо өстө шинэ жилийг одоо мэдхгүй юм өстө тухайн үед. Хөдөөгөр бол нэг шинжилгээг бас тийм тэндэдээд байдаг юм шиг байна. Гайны хэсэг байх Байсан байхаа одоо бүр санахгүй байна. Бага ангид байх нь ирээсэн санахгүй байна. Цагаан сарг бол яалчгүй тэндэдээд. Цагаан сар чинь бол өстө том баяр. Болгоод Улсын баяр хоёр л өстө нэг том баяр байлаа шүү дээ. Сөхөө агш өвлийн өгний санал юу хэлж иржээ. Би чинь юу шүү дээ ерөөсөө өвлийн өгний өгөл насаар өгсөн юм шүү дээ. Аа. Тэгээд одоо өвлийн өгнөл үчдэг одоо бүр одоо сургууль байхдаа эхлээд багшийн дэвд оюутан байхдаа дараа нь цэрэг зүгэл тэгээд тогсон хаана оцсон газар өвлийн өгөн шинэ жилийн концерт найруулж яснаас харин өвлийн өгмийн нодлон одоо хөөгтөн байгууллагад ганц удаа өгөн боллоо. А тэрэ бус цагт бол би нэг шинэ жилээр голцоо нэг дандаа зохион байгуулах нь бачдаг. Бүх юмцэн бичин найруулна өвлийн өгнөө хий наялаж мөлөөс гэнцэж мачаатай найруулал явуулдаг. Насаараа тийм л одоо шинэ жилийн аяраар. Ер нь баярхаас илүү баярлуусаар байгаа л хамгийн сүүл баяр дуусаад яг ядарсан амтан гэртээ ирдэг л байсан шүү дээ. Одоо харин хүүхдүүдтэй шинэ жил үзээд бас тийм болж байна да. Өвлийн өгөн гэдэг нэг шүлэгний талаар л их яриад байна. Мэдээж таны хувьд одоо би бол үзэгчтэй маш олон таны урам төлөвүүдээс бас танаар өөрөө ч уншуулнаа гэж байгаа. Гэхдээ одоо яг би таныг тэр өвлийн өгөнг авах зохиож ирсэн шүлгээ санаж байгаа юу та? Санаж байвал уншиж өгөөч гэж хүснээрээ. За би юу энэ номноос олон заяа. Энэ ном дотор байгаа. Аха. Би нэг хөлөгөөс ном авчирсан. Сая одоо би нэг ном гэж. Шүлэгний ном уу тийм ээ? Энэ миний яруунагийг одоо юу байгаа. Аапн дандаа өвлийн өгөн болдгсон гэж би тийм хөлөг өгсөн юм. Одоо энэ номоос олох гэж яхан цагаад байна. Тэгээ та нар монтажлаад хасчаараа заяа. За тэгээд баярын агштайгаа тэгвэл яриагаа өргөжлүүлээд ярьчих тийм ээ. Баярын агш маань одоо ангийнхантайгаа хэр уулзж байна? Одоо төгсгсөн хүмүүс маань чигтэйгэн том хүмүүс болсон. Тий шүү дээ одоо бүр том Аав бараг. ээж олцгоос. Тий аав ээж өвөө эмээ болцсон. Өвөө эмээ болцсон. Тий би нэг анх мөс цомонд очоод 8 дугаар ингэ төгсгсөн. Аха. Анх очоод тэгэл очисон жил чинь өвгөн эргэлэгч байсан. Тэгэл 8 дугаар анги авах чинь л одоо айж ил шүү дээ. 8 жилийн сургууль. Тэгээ тэр 8 дугаар анги төгссөн хүүхдүүд маань одоо бүр өвөө эмээ. Сая бас ирж золгоод ирээл явсан л да. Намаа нөгөө хөл мөлөөж яхаа яалаа гэж ирээл дарахны цэрэн даваа ирчээд тэгээд явсан. Ачцээ одоо хэд болчих вэ? Ачцээ одоо 7-8 ачцээтэй л байна шүү дээ битээ ирчээд. Тэгээд одоо шинжлээрээ бас тий ирэх үү тий одоо бэлгээ бэлтэндээ өнөөдөр гарах гал ойлээ. Хүүхдтэй нэр нэг хэрдэг үү? Одоо яаж эндээ хоёул байна уу? Одоо хоёлоо л байна. Аха. Тэгээд нэг баяр бас. Тий. Тэгээ сүүлийн үе яг нөгөө төгсөн одоо оюутны шавнаар ирнэ л дээ. Цагаан сараар бол байнга ирнэ. Багш нарын баяраар бас ирнэ. А гэр бүл болоо явцсан одоо нэлээд дээр үеийн төгсөгч чи одоо тэгэл өөрсдөө гэр бүл болцсон болохоор бас яг зүгээр хаяал нэг ирнэ уулзцгаана. Ажил мажил гэдэг. Тий, ажил байна. Тэгэл аав ээжтэй үйлчлэн. Тэгээ өөрсдөө гэр бүл болцсон гээл тэгэл хаяал нэг ирнэ. Хамгийн гоё дурсгалтай шинэ жилийн эсвэл баяр болгонд шинэ жил болгоны та их гоё гэж бэлгшээж тэмдэглэдэг үү? Эсвэл магадгүй бүр сэтгэлд нь хоногшсон тийм гоё шинэ жилийн баяр байдаг үү танд? Одоо байлгүй яг хөөхт байсан үйл их гоё шүү дээ. Хөөхт байсан үйл айгу гоё доо. 10 жилийн сурагч байхдаа л юу өмсдөг байсан бэ? Тэр үед одоо хөөхдөж бүр чигтэйгэн гоё гоё хувцас өмсдөг. Тэр үед чи одоо форма өмсөөл ордог байсан шүү дээ. Өмсдөг байсан уу? Одоо 60 хэдэн онд чи ирээсээ формтойгоо л гоёчдөг. 10 жилийн сургуульд. Тэгээ дээр үед чи одоо бүр тэр сумд байх чинь тэгэл бүр бага ангид байхдаа дээл өмсдөг байсан шүү дээ. Бид нар чинь зүгээр л эрэгтэй хүүхдүүд нь хөвгтэй л дээ. Одоо форм гэж. Эрэгтэй хүүхдүүд нь ногоон дээлтэй. Тэгэл газтгаа зөв чинь улаан газтгаа. Тэгээ 10 жилийн сургууль. Тэгээ багтнаатан бас болно. Тэгэл нөгөө 1-р 10 жилийн сургуульд ирээл 10 жилд орсон чинь форм өмсөж үзээл зү. Бөөн баяр болж байгаа юм чинь тий. Тэгэл форм өмсөөл тэгэл нөгөө гоёхороо зэрэг нөгөө эндүү гэж нэх байдгүй байсан ш. Тэр үе чинь нөгөө нэг цогоор халдаг нэг эндүү байна. Тэгэл форм чи айгүй хэм эскалаттай нөгөө юу нуглаас гаргаж ин. Тэгээ нуглаасууд ингэ тавьж байгаа. Тэгээ гоцныхаа завсар хийдэг байсан ш. Хийгээл дээр нь унтаал. Тэгээд өглөө босгоор их гоё болчихно. Тэгэл формороо л гоёдаг байсан. 10 жил. Тэгэл их амтэн их болдог. Ямар амтэн болдог гэсэн та? Туулаад болдог. Зүхаш ямар амтэн болдог гэсэн. Амтэн болдог. Айгүй амтэн болдог байсан шүү дээ. Ер нь шинжил болдог. Сармагч нэг болсон юм. Энэ чих туранхаа байсан болохоор хөдөлгөөнтэй өндөр. Сармагч нэг болсон та. Заашилгээ болсон уу та? За юу яа. Аав мандаа өвлийн өгөн болдгсон гэсэн шүлэг. Би өдөр анх авчихсан шүлгээс сэдвүүлээд сүүлдэн дээр шүлэг болгосон тийм. Аав дандаа өвлийн өгөн болдгсон.
Аав минь шинжилбэрээр аанал өвлийн үгэн болцоход цасан цагаан хувцас өмсөж цал буурал сахал тавьж хаад сүлд модны наадам дээр сүр жавхламтаа орж ирнэ. 100 жилийг зулаад өрн гიშгэлсээр 100 эрнийг дамжиж 1000 эрийг татгаталсаар азаа буурал авчин аян замдан сайн ирлээ гэн. Аавыг минь хүмүүс таньдаг мөртөө алдар нэрээр нь гинж дуудахгүй өвлийн үгэн аав ирлээ гэж өнөр жаргалтай баясан мишээ. Аав ирээд олон сайхан юм ярина. Ан амьтад нь тоглон наадан цэнгэн тэр өдөр миний аав тэнгэр бүхний дээд сүртэй сайхан харагдана. Өндөр настай өвгөн дамбгайг өвгөн аваасаа бэлэг авгалдаг нь алин сартай хөөрхөн жаалуудыг аваасаа ирж бэлэг авлаг нь хүм бүхэнд бэлэг тараа хүслийн гүйцээж баяр тараа авийн өгсөн тэр бэлэг аз жаргалын бэлэг байна. Ахин иргшийн номдоо амгалан инхийн өрөөл байна. Удаан жилдээ жарган саатах ухаан тартынхаа хүслийг өвлөөд үнэхээр аапан тэр өдөр хөлгийн мөнхийн үгэн байна. Аапан өвлийн дандаа өвлийн үгэн болж байгаасаа ашид мөнхийн өвлийн үгэн байгаасаа гэж байгаа. За тэрээс гадна би энэ шүлэг уншиж бодож байгаа юм. Энэ одоо шинэ жил болж штэ тийм ээ. Зүгээр ойргийн нар. Шүлд модон чимээ гэж тийм үү. Энэ 80 хэд онд байсан шүлэг байна. Сэлэнгэд биш 83 онд байсан. 85 онд. Энэ шинэ жил зохион байгуулж энэ шүлэг бичсэн юм. Сүлд модон чимээ. Огторгоогаас одож шүрдэн мөчөр бүртэн зүүл чимээ. Олонгүй далайгаас сув шүрдэн гişү бүртэн чигтгэж чимээ. Алтан нарнаас цасраг тастан туяаруулан чимээ. Алимын сарнаас гэрэл нийтгэн солонгоруулан чимээ. Одод уяцсан сумбар алтан таж магнаг тэргүй нэр чимээ. Сар наацсан тунгалаг уссан орхон сэлэнгийн урсгалаар чимээ. Хултаа аргшин илтэлзэн байдаг. Бүрд тоормын ус ар чимээ. Хурмстын сэрэг онгонглог улам дахин тоосоор чимээ. Чимээ сүлд модон чимээ. Хүн бүхний баярын мишэлээр инээмсэглүүлэн чимээ. Хүслийн дээр найргийн галаар бадам болуулан чимээ. Хүлээхэн жаргал мансууран сууга хонгор үсхэн дурлаар чимээ. Хүлэг сайхан мартайгаа наран зүг дарцаглан одох ард Монголынхан хямраа чимээ. Өвгдийн алтан дөхөр онголон чимээ. Өнөөдрөөс маргааш ашид бололцох алтан шаргал нарааран чимээ. Сүүдрийн тунгалаг ариухан цагаан сүүний цас лар чимээ. Сүрэг амт тагтаг нисэн болгон чимээ. Сүлд модон чимээ. За ингэ сүлд модон сайхан чимцгаа. Сайн бүхний өрөөл оршоо сайхан чимээр гэсэн үг. Энэ хэрэг зориод. Сүлд модны сүлд сургуулийнхаа ч юм уу. За маа сургуулийнхаа сүлд модыг өөр нь яаж жоохон чимдэг гэсэн мэт гоё. Их гоё байдаг байсан. Хүүхдүүдийн бүтээлүүдээр чимдэг байсан ба. Тэр янз янз самгч мармгчин одоо баага туулаа юм хайшлуулна шүү дээ. Тэрийг зүүн. Бас тэр шиг бодвол өнгөнгөр бодоод ялгар мэлгэр юм байгаагүй. Нөгөө харандан тоосон бодоод харандан бодож шинж жаал бодож байгаа шүү дээ. Тоосон бодогтой зарим усан бодогтой бол бүр гоё. Усан бодогтой бүр гоё болно. Бүр гоё болно тий усан бодогтой. Тэгээ тэр фото зургийн бодог гэж бас нэг тийм амархан дуусган болчихлоо гоё. Арай тоолонгтой зургаас фото зураг бодог өөр мөрөл тэргээр хийсэн бодог тий. Тэр нь ерөөсөө энэ чийдэм шүү дээ. Энэ чийдэг гэж бодож байгаа дүү шүү дээ. Тэгээд яар пас гэж бодоод. Одоо би хэлгээл хийдэг байсан шүү дээ. Хэл гэж бас одоо нэг юм. Тий. Дандаа өөртөө гараа хийсэн тэгээд цаас бодлоор сонингийн нуруу хайж байгаа. Сонингийн нуурах цагаан шүү дээ. Тэрийг ашиглахгүй. Цаас бас уурчдаг. Цагаан цаас ийм цагаан цаас байхгүй чи дэвтрийн цаас маас тэр чинь гоё өлжихгүй тийм боор цаас маас яаж ивэл нөгөө юуны дэлгүүр юм хүн бод бас нэг тэр үднээс цаас байсан шүү. Дэвтрийн цаасаар л одоо дэвтрийн цаас гэж наруу юм дуудсан шиг тэр шиг бодно гэх тэр одоо бодоход ямар логиктэй байсан. Тухайн үед ямар гоё харагддаг байсан. одоо гоё байсан шүү дээ. Тухайн үед яг сүлд мод болгон дээр дуулдаг дуу байсан уу? Ерөөсө ганцхан дуудаад цайлам гэдэг. Тэр л гаш гэдэг паркд манаас үлээр хөвжмөнтэй гөр нэчгнэл явдаг. Ер нь одоо ч гэсэн тэр айлгаас ихэн сонсогдоод байхгүй. Тэгэл мөх гоё бүжгэл цагаан цамцтай цагаан баашгтай цагаан замтай хөөгд үзүүлэх гоё шүү дээ. Тэгээ багшаар хийж гоё юм заа тэгэл гоё лайсан да. Хөөгд байхад бүхэн л юм гоё харагдсан шиг байна. Одоо ингээд харахад бол нэдмэл юм байгаа. А тухайн үед бол үнэхээр гайхамшигтай байсан шүү дээ. Тэгээс яг тухайн үеийн цаг үеийн байдал болгон яг тэр үедээс хүн болгонд ямар нэгэн дурсамжийг агуулж их сайхан сэтгэлийн хөдөлгдөг байсан байж таараа мэдээ. Тэрэндээ сэтгэл ханамжаа авдаг тийм ээ. Тийм байсан баг. Тэгээд 2010 он дуусгаж байна. Бид бүхэн яг тэр босгон дээр одоо телевизээр уулзж байна. Танаа гэр бүлийн хувьд 2010 он ер нь ямар он жил байв? За энэ он жил ястаа үнэхээр дүүрэн бэлгтэй түвшин жаргалтай гэдээ ярьдаг шиг ондог он жил байсан да. Энэ жил чи одоо миний хувьд уран бүтээлчийн хувьд бол
хоёр сайхан ном хөвлөжлөө шүү дээ. Дууны айлын жаахан айлын хөрхөн жинжээ магадан дууны тайлан тоглолтоо зориулж бичсэн. Сэлэнгийнхаа зохиолчийн ном эмхтгэл гаргачихлаа. Дээр нь багшаа баярлалаа. Бис маань аудан Янгад цомд 10 жил багшилж байсан. Тэгээ сургууль дээр багтын туужийнхаа номыг гаргасан. Тэгээд уран хэсэглэв. Тэгээ нэг 4-5 сайхан дуу зохиолчлоо шүү дээ. Саяны тайлан тоглолт. Тэгээд зүгээр уран бүтээлээ зүгээр амьдралын үед гэсэн хүүхдүүд манд сайхан явж байна. Тэгээд Зохиолчтойхоо 50 жилийн хэд. Зохиолчтой сайн юмуд гэдэгсэндээ тэгээд манай 50 жил болсон шүү дээ. Тэргээр сайхан жил болсон хамт олонтой яасан. Тэр сайхан жил боллоо да. Уран бүтээл үү. Амьдралын үед гэсэн сайхан тэг сайхан байна да. Тий. Нутагтаа очиад ирсэн тийм үү? Овэшин сайн нутагтаа яваад Монгод яваад Авдамт байж байгаа дэрэтэ тань. 7 сараас хойш Сэлэнгээс байсангүй шүү. Эхлээд Аршаанд булганы үз Аршаанд суусан. Энэ нэг жахан амар хэвчтэй байсан. Тэгээд Аршаанд цугаад тэгээд дараа нь тайлан тоглолт. Одоо тэгээд л хаанагаар одоо бас болоог хийх юмнаа захиалган тэр ирчихсэн. Ер нь зөвгөө сууж байна. Тэгээ. Өвнөр хүүхдийн байгууллагын бичсэн одоо хэвлэл цаад болохоор сайхан бичиж бэлдчихсэн байгаа шүү. Боловсролын дөг нэрвэцсэн байна бас. Тий, боловсролын дөгийн номнуудаа яа тий. Баяр би нэвтрүүлгийнхаа ихэнд хэлжсэн баяраагш маа сүхаагш маань бас баггүй нэг уран бүтээлийнх нь эзэн болж чадсан байгаа тийм ээ. Олон сайхан шүлгнүүдийнх нь бас эзэн болж ирсэн. Баяраагш маань өөрөө ерөн шүлэг зохиодог уу та? Би одоо хол нэг зохиодгүй шүү дээ. Өвгнийг л одоо зохиолж болохт нь бол одоо бүхэл боломжоор нь хангаал. Тэгээ манай өвгөн чи өглөө эрт босдөө шүү дээ. Ярээс айгүй эрт босон. Тэгээ эрт босоод тэгээ шүлгээ бичнэ. Тэгээ их чимээгүй тийм орчинд бичнэ. Тэгээ ном маш их уншдаг. Тэгээд хоёлаа анх нөгөө гэр бүл болчаал Ховд аймагт очиад нэг мөс цомонд амьдарч байсан чинь цалингаа аваад тэгэл ерөөсө цалингийнхаа одоо тэр үе чинь хэдэн төгрөгч авсан 700 ч авчихсан юм уу. Тэгэл 100 төгрөгөөр нь ингээл ном аваад хүрээд ирдэг. Тэгэл ерөөсө ном уншаал хөдөө чинь нөгөө гэрэл чи нөгөө хугацаатай өгнө шүү дээ суманд. Орой ингээл 6 гэж асаал тэгэл шөнө 11-т унтраал тэгэл өглөө 6-д асна. Тэгэл ном уншвал тэгэл ерөөсө салахгүй юм чи. Ерөөсө ном уншаал гэрэл унтрахаар лаа асаагаад тэгээд ном уншдаг байсан шүү дээ. Тий. Тэгэл одоо юм хийж яхад нь ерөөсөө юу аадгүй. Ерөөсөө гадны юм чи анхаарал ерөөсөө сонсдгоо. Ер нь юу хүн юу хэлж яана, юу болж яана ерөөсөө мэддэггүй ерөөсөө тэгэл ерөөсөө тэрлүүгээ бүх анхаарлаа чиглүүлнэ. Тэгээд ямар сайнтай л өвг ном уншаал нөгөө манай хүүхдүүд жоохон. Тэгээ аав нөгөө аавынхаа гидсэн дээр гараал ингээл суучдаг байхгүй. Хоёр байна. Нэг нь урагш нэг нь тэгэхэд номоо уншиж л байна. Бүр тэгж одоо номонд л их шимтдэг байсан. Тэгээд энэ уран бүтээл хийхэд бол их нөлөөлсөн байх л та гэж боддیں۔ Тэгээд яриад байвал их сайхан дурсамжтай, сэтгэл тунагшсан мөчүүд, уюуд мэдээ зөндөө байгаа тийм ээ. Тэгээд сөгтөр жагшаасаа ярилцлага дуусгаас өмнө хандаа зориулсан шүлэгнээсээ бүх сайхан ээжүүдэд зориулаад юм уу тийм ээ. Тийм нэг сайхан уран бүтээлээс хүргээч гэж хүсье. Тэгээд мэдээж ярилцлагын дараагаар тоглолт маань явах учраас тэн дээр дандаа сөгтөр жагш манаас уран бүтээлүүд явж байгаа тийм ээ. Тэгэхээр бас ямар уран бүтээл төрүүлсэнээс харж болох байхаа. Тооны зингүү. Тий. За тэгээд миний шүлгийн дотор баяраа зориулсан шүлэг юм байдаг юм аа. Энэ анх бичсэн шүлэгтэй энд гэргийн минь гэдэг. Харснаас бодлыг минь уушдаг миний хангар хайртайгаан жаргах ихтэй гал орхоос буцахгүй хүндээ. Үлвэрийн гоодаг шиг өрх төгсөртөл мишээж өр үений дээр гэр дүүр инээ цалгаж орсон гарсан хүн сэтгэл хандлт унд цайвалж орой үчийн цагаар басан суу ажлан амжуулж чаддаг. Энэ сайхан бүсгийн надад хэрвээ заяагаагүй бол энэ гэрийн хомөр бүүвэн дуу сонсохгүй байсан. Эцэг надаараа угaalсан бүлтгэр хэдэн хүүгээр минь эгэл заяаг өртөөлсөн хороо минжээ дутаа байсан. Хөлгийн их туйсын гүнж суу бэлгийн од бишч хөдөөгийн сэлүүн агаарт амьдралын чагтаг зангидсан хүний сайхан өрмөний сайхан хандаа. Харснаас бодлыг мөн уншдаг миний хангар хайртайгаан жаргах ихтэй галд орхоос буцахгүй хүндээ. Тэгээ саяхан бас нэг шүлвэцсэн. Дээшээ сортолдож ноёны сүү шарваагүй дэрэг техникнээ шогтож хүний жудаг алдаагүй алтан мөнгө нөхөж амарг намааг зовоодгүй хань мэнэ. Нөхөр хөөхтэй мартаад ангидан суудгийг чинь би мэднэ. Нөгөө л мөн хэдэн шавнартай сэтгэл хоргодгийг чинь ч бас мэднэ. Одон олддгүй ингэрт чинь оршлон багтдгийг би мэднэ. Олон шавнар чинь чамаар орхдаг ч бас мэднэ. Дэндүү сайхан сэтгэл чинь бурхны иргэн шиг юм шүү дээ. Дэргэс зуугаа чинь тэнгэрийн харайт юм шүү дээ. Тэгээд л би өнөөдөр чамдаа шүлгэн сууд гэлгэд зүүн тэнгэр газрын хооронд би алтан суур босгож байна.
Мянган жилийн дараа хүмүүс чамаа турснаа. Миний бүтсэн шүлэг өөний чинь гэрч болно. Аливаа ямарган дарсан хундгал зүрхэн толтон хөглөө. Ахай тундгал сарны дөр таны хан тухайд захай. Яа баярлалаа. Маш гоё уран бүтээл бас гарсан байна. Тэгээд шинэ жилийнхаа 31 яруу шүлгээ баяраар дуусч өгөөрэй. Хундгандаа гарсаа илгүүлээ. Сайхан шинэ жилээ тэмдэглээрээ. Яа тэгээд шинэ оны босгон дээр үзэж олонтаа маань уулзаж өөрийнхөө яруу найрны сайхан дээжээс за өөрийнхөө хантайгаа ирж үзэж олонт маань мэдчилсэн за танд энэ хороогийн хамгийн сайн бүхнэгсээ өрөөд мэдээж 11 онд 10 оноос илүү өвшөө их хэдэн амжилт бүтээл гарах байхаа дөрөвдөг тайланд огж магадгүй бас 11 онд үзэж олдонд маань хөрөх байхаа. Манай нөхдөд энэ солигийн нөхдөд хийж байгаа шүү дээ. Чи одоо энэ сэлэн нутгтаа чи энэ сэлэн гэдэг аим гэдэг нэг юм хийгээрэй гэд бас тэгээд яриад байгаа юм. Тэгэхээр бас нэг тийм ч бодож байгаа. Тэгээд энэ бол яг чийц юм аа. Гэхдээ бол 3-4 сараа үед яг зөвхөн сэлгийнхаа уран бүтээлтэй зуг энэ биш болон бичсэн шүү дээ. Нангама жинжима дүүжима дүүрио бат 21 мата гэдэг юм. Хэдэн мата гэдэг. Тэрээс 7-8 дуу гэдэг. Дандаа тэр маань дээр нь дандаа сэлэнгийн байхын дуунууд байдгийг. Би дотроо бодож байгаа. Ерөөс энэ одоо айл тэгтээ яг сонгож байгаа дандаа маануудаа дандаа сэлэнгийн уран бүтээлтэй тийм ээ. Нэг тоол тэгэл явасан сэлэн тахан бас нэг тоглолт хийж үзүүлэх гэсэн бодол байгаа. Тэгээд тэр үед бол та нартайгаа ярьж орох цаг гарнаа гэж би бодож байна. Нэвтрүүлгийнхаа эхлэлийг би Сүхэн агшийн мэдлэгээр эхлүүлсэн. Нэвтрүүлгийнхаа төгсгөлийг би Баярын агшигаа мэдээж олон жил боловсролын байгууллагад ажилласан хүний хувьд маш олон хүмүүс бас баярын мэдлэгээ зөвшөөрөх байхаа. Тэгээд найз нөхдөдөө телевиз үзэж байгаа үзэгчтэй таны баярын мэдлэгийг хүргэж. Тэгээд таны мэдлэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг төгсгөё гэж бодож байна. За баярлалаа. За бит хоёр 1983 онд Сэлэнгийн сайхан нутагт ирж одоо 30-аад жил амьдарч байна. Тэгээ Сэлэнгийн одоо энэ сайхан дагшин газар за тэгээ Сэлэнгийн их мөрөн ээж мод одоо энэ 5 хаа уул одоо бит хоёрыг бол маш их түшиж их сайхан амьдарч яваа. Энд одоо маш их баярлж байдаг. За тэгээд энд одоо Сэлэнгийн аймагт би ирээд ингээ 6 10 дугаар ингээ төгсгсөн. Тэгээд одоо би анх ирээд одоо хорооллын сургууль тий. Би хорооллын сургуульд багшилж байсан. Тэгээд хамт багшилж байсан. Одоо хорооллын сургуулийн багш нар, шавнер за тэгээд дараа нь би 2 дугаар 10 жилд ирж багшилсан. Тэгээ замдаа бас 3 дугаар 10 жилээр бас нэг дайрсан. 1 жил болсон. За ингээд хамт ажиллаж байсан одоо багш нар за тэнд ажиллаж байсан ажилчид шавнертай одоо бүгдэнд нь одоо шинэ оны мэнд хүргье. Тэгээ сайхан баярлаарай гэж та нараасаа хүсэж байна. За баярлалаа. Тэгээ 2011 онд эргээд олон сайхан уран бүтээлүүдээр тань эргээд болъё. Сайхан баярлаарай. За баярлалаа. Танаа телевизтэй маш их баярлалаа. Телевизийн хамт олон бас ажлын өндөр амжилт хүсье.